Өдөр бол 1-р сарын 13-ны өдөр 1992 оны энэ өдөр бид ардын их хурлаар ардчилсан шинэ үндсэн хуулийг батлаж энэ өдрийг үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Монгол Улсын үндсэн хуулинд хүн болгон үгээ хийлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй гэж заасан байдаг. Харин 2025 онд үндсэн хуулийн цэц эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн зарим заалт нь иргэний үгээ хийлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хит хязгаарлаж байна гэж үзэн үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг гаргасан байна. Энэ үндсэн хуулийн өдөр бид яг үндсэн хуулийн талаар үндсэн хуулийн цэцийн гаргасан 10 дугаар дүгнэлтийн тухай хэлцэж байна. За энэ бол яг одоо хэвлэлийнхний үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой үг хэлэх эрх чөлөө хангаглалаа гэж үзэж байгаа ийм залт байгаа тийм. Гэтэл нөгөө талдаа цэцгийн дүгнэлтийг аваад үзэх юм бол яг энэ эрүүгийн заалт нь эрүүгийн хуулийн одоо энэ заалт нь нэг талдаа болвол иргэний нэр төрийг хамгаалах үндэслэл мөн байна. Гэхдээ хэтэрхий тодорхой бус байна. Хэтэрхий өргөн дэлгэр байгаа учраас хилмигдүүлэлт явагдах юм боломжтой байгаад байна. Ийм учраас илүү тодорхой болгох хэрэгтэй гэдэг ийм залтыг одоо дүгнэлтийг гаргасан байлаа. Тэгэхээр үндсэндээ бол энэ цэцгийн 10 дугаар дүгнэлтийг хүлээж авах эсэх дээр нь Улсын их хурал дээр маш өргөн одоо хилцүүлэг өрнөд хууль зүйн байнгын хорон дээр хүлээж авахгүй гэдэг шийдвэр эхлээд гараад тийм ээ. Тэгээд одоо чуулганы хуралдааны явцад бол эргэж энийг авах нь зүйтэй гэж одоо хэд хэдэн Улсын их хурлын гишүүд байр сууриа илэрхийлээ. Түүний дунд ч гэсэн би байсан. За Улсын их хурлын дарга учралч гэсэн одоо энийг авах нь зүйтэй гэдэг ийм одоо байр суурийг илэрхийлж үндсэндээ цэцгийн дүгнэлтийг бол хүлээн авсан. За ингээд ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Цэцгийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотой тухайн заалтыг өөрчлөх үндсэн хуульд нийцүүлэх ийм ажил бол хийгднэ. Сүүлийн жилүүдэд ялангуяа 2020 оны 1-р сард эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт орж 13-ийн 14-р зүйл буюу худал мэдээлэл тараах заалт хэрэгжиж эхэлснээс хойш сэтгүүлчдтэй холбоотой гомдол маргаан нэмэгдсэн талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөлөл онцоллоо. Тухайлбал уг зүйл ангиар сэтгүүлчдийг шалгах, давтан дуудах, улмаар мэргэжлийн үйл ажиллагаагаа хэвэн явуулах боломжийг хязгаарлах тохиолдол олон гарч байгааг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд ирсэн өргөдөл гомдлууд харуулж байна гэлээ. За үндсэн хуулийн 16-гийн 16 заасан эрх чөлөө бол үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл нийтлэх эрх чөлөө юм аа. Тэгэхээр энэ эрх чөлөөг нөгөө эрхийг хамгаалахын тулд хязгаарлахдаа хоёр эрхийн тэнцвэрийг хангах тийм үү. Олон улсын гэрээ конвенцээр заагдсан хэм хэмжээнд нийцүүлэх гэдэг юм олон одоо хэмжилт гэдэг юм уу талаас харж иж нэг эрх чөлөөг нөгөө эрх чөлөөний хамгаалтын улмаас хязгаарлах ийм одоо хэм хэмжээтэй байдаг. Уг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл нийтлэх эрх чөлөөг зөрчиж байна хэмээн сэтгүүлчид болон хуульчид үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм. Уг гомдлыг хилэлцсэний дараа 2025 оны 11-р сарын 25-ны өдөр үндсэн хуулийн цэц хуралдаж эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйлд заалт нь үндсэн хууль заасан хүний эрх чөлөөг зөрчиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан. 1992 оноос өнөөдрийг хүртэл хэвлэлийн эрх чөлөөний хувьд бол эрх чөлөөт одоо орон гэдэг ийм статуст бол хамаарч яваад байгаа. За нөгөө талаараа бол одоо нөгөө хэл хязгааргүй сэтгүүлчид төрийн бус байгууллагын энэ судалгааны дүгнэлтүүдээс харахаар бол мөн одоо хэвлэлийн эрх чөлөөний асуудал бол бас харьцангуй бас жоохон анхаарал татсан ийм одоо судалгааны дүгнэлтүүд гараад идэг те. Тэр эндээс ингээ ерөнхийд нь аваад үзэхээр бол үндсэндээ бол энэ бүс нутагтаа бүр энэ ардчил хөгжсөн урт хугацаанд одоо энэ хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан улс орнуудтай харьцуулахад бол тэдний түвшинд хүрч чадахгүй байгаа боловч энэ 1990-ад оноос хойш энэ ардчил сэлсэн улс орнуудтай харьцуулахад бол харьцангуй дээгүүр үзүүлэлттэй байгаа. Энэ нь юуг харж байна вэ гэхээр үндсэндээ иргэд нь бол үгээ хэлэх, хэвлэл нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх энэ эрх чөлөө бол Монгол улсад байна гэж ингэж үзэж хараад байгаа. Энэхүү дүгнэлтийг Улсын их хурал 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэн дэмжсэн ч өнөөдрийн байдлаар хэрэгжилт нь хүлээгдсэн хэвээр байна.